Аймгийн цагдаагийн газраас 2025 оны үйл ажиллагааныхаа үр дүнг иргэдэд танилцууллаа. Тус байгууллага 216 албан агчтайгаар цагдаагийн хэв журам сахиулах, гэмтэргээс урьдчилан сэргийлэгчийн гүргийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийт албан агчдын 58% нь 26-аас 30 насныхан, офицер цолтой 110, ахлагч 80, энгийн 5 хүн байна. 2025 онд иргэдээс 4628 санал гомдол хүлээн авсан нь өмнөх оноос 10% өсөлттэй байгаа юм. Аймгийн хэмжээнд 2025 онд 618 холбогдогчтой 1.9 тэрбум төгрөгийн хохиролтой 785 гэмт хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэргийн илрүүлэлт 58.9%-тай байгааг тайлангийн хурлаар мэдээлжээ. Ард иргэдтэй хандаж хэлэхэд учирч болох гэмтэргээс халиулах урьдчилан сэргийлэх гэмтэргийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг байх ийм шаардлагатай байна. Мэдээж та бүхний хоорондын харилцсан яриа болон ойр орчинд гэмтэргийн талаар мэдээлэл орж ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад ханддаг, хилдэг, урьдчилан сэргийлдэг ийм баймаар байна. Тэгээд энд Харвагэр сумын иргэдийн төлөөлөл болж оролцож байна. Цахим гэмтэрэг, мэрэгдэг заллах тийм гэмтэрэг ихээр үүсдэг боллоо. Тэгээд энэ талаар ард иргэдэд ухуулга сурчлагаа сайн явуулж ямар байна. Тэгэхгүй бол хүмүүс нэмж заллуулаад ингээд заллингийн бүр пирамид болоод байна. Энэ талаар 2026 онд анхаарч ажилламаар байна. Урамшуурд эргүүл энэ ажилд оролцоод маш их юм сурч тэгээд ард түмний эрүүлэх байхын төлөө ажиллаа. Миний ажлыг хүндэтгэн та бүхэндээ баярлалаа. Байлгүй яг асуудал бэлгшээл байгаа. Бидний төлөө хүчрхийл гэр бүлийн хүчрхийллийн төлөө бүсгүүчүүдийн хүчрхийллийн төлөө байдаг. Тэгээд яг ойлгох хүн бий, ойлгохгүй хүн бий. Ажлаа тойлж хийж байна. Сүүлэнчлүүдэд захим технологиг ашигласан гэмт хэрэг зөрчил ихсэж иргэд зайлтанд өртсөн санхүү эдийн засгаар хохирж байна. Мөн мал хулгайлах гэмт хэрэг зарим сумдад өссөн үзүүлэлттэй байгаамаа. Харвагэр сумын засаг дарга Ганбат тайлангийн хуралд оролцож өгүүлэхдээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх ажилд байгууллага хоорондын уялдаа холбоо сул хөрөнгө оруулалт бага байгааг дурдлаа. Харвагэр сумаас энэ жилийн нийт эзэмшлийн камержуулалтын хүчин чадлыг сайжруулахын тулд 300 сая төгрөг, гэрэлтүүлэг гэрлэн тохиог нэмэгдүүлэхэд 200 сая төгрөг төсөөлжээ.